За юу яцхан залуусаа Dream PSD та бүхэнд энэ удаа Photoshop-т хэрэг болох action багцыг хүргэж байна. За тэгэхээр action багц юу гэхээс өмнө та бүхэн сүүлийн үеийн гар утсуудтай. За тэгээд тэрэн дээр Instagram, за тэгээд мөн камерт байдаг одоо Instagram-тай адилхан янз бүрийн эффекттэй, өнгөний хувиргалттай аппликейшнүүдийг хэрэглэдэг гэж бодож байна. За тэгээд мөн ихэнх хүмүүс сүүлийн үеийн утастай ч гэсэн бас зарим хүмүүс нь бас тийм утас байхгүй бах. Гэхдээ энэ аргыг шийдэхин тулд Photoshop дээр хэдүүлээ хийх болно. За тэгээд Photoshop дээр хийсэн хавгүй дээр гэж бас зарим хүмүүс бас бодож байгаа бах. Тэглээч бас аппликейшн дээр бас тийм ч их фото эффект, за тэгээд өнгөний хувиргалтууд байдгүй. Нэгийн ингийн бас тэгээд тэрийг ер нь шинжилтгүү талтай байдаг. За тэгээд эхэлцгээе. За тэгэхээр action багц юу вэ гэхээр за та ямар нэгэн одоо эффект энэ history одоо энэ хэсэг дээрээ ямар нэгэн эффект юм уу за тэг оруулж байгаа тэрийг бас дахиад хэрэглэмээр тэгээд бас тэрийг одоо нэг төрлийн нэг файл болгоод тэгээд дахиж хэрэглэхээр одоо бэлэн болгосныг одоо action файл гэдэг байгаа. За тэгээд эхэлцгээе. За би тэгээд та бүхэнд энэ хичээлийг за яаж action файл хийх, за мөн action файлын одоо бүтэн багцыг хүргэж байна. За тэгэхээр та бүхэн энэ дээр ингэж өнгөний хувиргалт тэгээд дараа нь хэрэглэх гэж тийг зоох хэрэггүй. Аль хэдийнэ бүх төрлийн одоо өнгөн хувиргалтуудыг аль хэдийн хийцэн байгаа. За тийм учраас бид нэр тэрийг дахиж сурах шаардлагагүй гэж бодож байна. Тэгээд тэглээч бас та бүхэн бас зураг олон төрлөөр маш сонирхолтойгоор Facebook, Twitter за юу гэдэг тэгээд бүгдэн дээр нь тавихыг хүсдэг гэж бодож байна. За тэгээд эхэлцгээе. За юуны дээр Windows руу ороод Action гэдгийг чагтлах хэрэгтэй. За энд байна Action багц. За тэгээд би өөрийн хуваар 2 Action багц хийсэн. За эхнийх нь өнгөний уусмал. За энийг би өөрийн гараар хийсэн учраас та бүхэн бас сонирхож магадгүй. Гэхдээ энэ бол энгийн одоо анхан шатны за тийм Action багц. За тийм учраас бас та бүхэнд бас хэрэг болох бах. За тэгээд дараачих нь болохоор Lightlix. За энийг нэг хэсэг нэг таньдаг хүмүүстэйгээ хийсэн. За тэгээд тэр туссан хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэн бас энийг бас маш чадварлагаар хийсэнд маш их баярлж байна. За тэгээ мөн бонус оруулж өгсөн. За тэгээ зүгээр sharpen, зүгээр энгийн sharpen үйлдэл. За тэгээ contrast, за тэгээд lens correction, за тэгээ texture-ыг мөн оруулж өгсөн байгаа. За тэгээд энэ дээр юу вэ үзцгээе. За би энийг устгахыг. За тэгээд өнгөний уусмал. За энэ дээр тодруулалт. За тэгээд action байла та уншуулахдаа за ямар нэгэн за жишээ нь D дискэн дээрээ за тэгээд action файл гэж фолдер нээж агаад за тэгээд татаж аваад тэн дээрээ хуулж тавиад тэгэхгүй бол бас дараа нь устгах юм бол болоход хэцүү баг. За тэгээд logged actions гэд энэ байна. За тэгээд энийг шууд байгаа газар зааж өгөөд тэгээ оруулах хэрэгтэй. За тодруулалт гэдэг л орё. За тэгээ энэ доор байгаа энэ эхлүүлэх гэсэн товчийг дараад за ингээ маш энгийн тодруулалт хийж харж байгаа. Энэ Instagram дээр байдаг санагдж байна. За тэгээд хэрвээ та үйлдэлээ буцаах хүсвэл Alt Ctrl Z гэдгийг дараад за тэгээд үйлдэлээ буцааж болно. Гэхдээ таны Photoshop хэрвээ та дөнгөж сайн суулгасан юм эсвэл ямар нэгэн тохиргоогоор олдоогүй бол Edit, Preference, за тэгээд General, за тэгээд энэ Preference гэдэг рүү ороод History Stats гэдгийг 100 болгох хэрэгтэй. Эсвэл за тэгээд бүр 1000 ч болгосон болно. Энэ 1-ээс 1000 хүртэл байгаа. За тэгээд миний хуваар бол 100 байхад хангалттай. За тэгээд 100 болгонгууд таны History одоо 100 одоо action санана гэсэн үг. Нэгэсэндээ та ухраахад 100 үйлдэл ухрааж болно гэсэн үг. За тэгээд тод ногоон явуулъя. За ингээд ногоонтой. За тэгээд тал зэтэй дарж байгаа. Эсвэл history руу орж байгаа хамгийн дээд тал руу ороод явах хангалттай. За тэгээд харанг. За нэ бас энгийн бас хийлт. За тэгээд шүү тусгалт ягаа та бүхэн мэдэх байх зарим. За тэгээд тусгалт ногоо.
За юм байна. За тэгээд зарим нь шууд background хэлбэрээр шууд шилжиж байгаа. Тийм учраас бас control alt control z бас хэрэг болох бах. За тэгээд ороод зарж байгаа түрүүний зураг маань шууд ингээд шар болчихж байгаа. Ямар ч дахиад хуулбар байхгүй. Тийм учраас бас жоохон тийм байж магадгүй. Тэгээд хэрвээ арган шидэл ингэж болох бах. Дахиж нэг хуулж агаад зургийг тохируулж агаад тэгээ явуулчих. За тэгээд хэрвээ та буцаахыг хүсэж байгаа бол заавал зургаа дахиж нэг хуулаад тэгээд дараачийн дээдлийн хэсгүүдээ шууд устгах. Одоо ингээ боломжтой. За ингээ миний өнгөний уусмал юм байна. За тэгээд манай одоо хамт хийсэн хүмүүсийн бүтээлийг үздэгэ. За юуны түрүүнд зургаа дахиад нэг хуулчихъя. За тэгээд зургаа итгэжүүлж агаад нэг рүү ороод үзье. За энийг окей. За ингээ боллоо. За энэ шууд background хэлбэр тийм учраас control alt control z дахиад z. За ингээ боллоо. За ингээд гэрэл тусгал. За яг хөө би light leak гэж илүү хэлэх дуртай. Тэр яг хөө гадаадын юугаар учраас гэхдээ энүүгээр явсан хамаг дээр бах. За тэгээд дахиад нэгийг оруулаад үзье. За жишээ нь зургааг. За тэгээд явууллаа. За ингээд light leak-ийг та бүхэн дуртай хүлээж авсан гэж бодож байна. Яг хөө энийг бас нартай юм уу эсвэл нэг тийм гэрэл туссан газар хийхэд илүү зохимжтой. Та бүхэн тэгээд шууд өөрөөрөө тэгээд хийгээд үзээрэй. За тэгээд хэрвээ ямар нэгэн окей юм уу эсвэл нэг тийм гарч ирвэл шууд зүгээр окейн дараад тэгээд яваарай. За одоо мэдээж энийг бас ингээд дуусгая. За тэгээ бас яаж зураг болгох вэ гэж бодож байгаа. За тэгээ file save jpeg. За тэгээ газрын зааж өгөөд save. За ингээд таны ингээд зураг бэлэн болно. Зарим хүмүүс бас мэдэхгүйсэн санагдаж байна. За тэгээ устгаад. За тэгээд үлдсэн хитэн болохоор за миний цуглуулгууд за тэгээд хамгийн шилдэг за мөн бас дайчгүй гэсэн хэсгүүдийг орууллаа. За жишээ нь old photo. За энэ old яг нөгөө хуучны нөгөө зураг авдаг байсан. За тэгээд тэрэн дээр ингээд оруулаад үзье. За харж байгаах. За энэ гаргатгая. За тэгээд group post. За тэгээд old photo иймэрхүү. За тэгээд astra photo. За жишээ нь drum slow-mo effect. Зарсваа. Тэгээ group дотор таны хуулбарын нэг байгаа. Тийм учраас хамгийн доор нь шууд ингээд доош нь татаж өгөөд тэгээ group устгаж болно. Тэгээд та дараачийн фото эффектээ одоо орох бүрэн боломжтой. За тэгээ Hollywood titles. За энэ бол хамгийн гоё нь. За тэгээд за жишээ нь snow effects. Окей. За харж байгаа. За тэгээ хэрвээ та энийг жоохон одоо ингэж янзлах хүсэж байгаа бол энэ дээр нь бүх одоо хэсгүүд байгаа. За ингээд янзлж болно та. За тэгээ зургаа дахиад оошно. За жишээ нь надад хамгийн их таалагдсан гэвэл энэ Sin City. За тэгээд энэ нэг Broken Glass. За энэ хоёр байна. За жишээ нь Sin City-г нь үзье. За харахад миний бодлоор тийм юм шиг байна. За тэгээд яг хөө стригэр авчихна. За тэгээд Dark Knight, Харанхуй Баатар, Batman. За тэгээд та мэдэх бах. Киног нь үзсэн болвол за бараг л мөн байна. За тэгээд групп устгаад. За тэгээд өшөө бид нэр Broken Glass. За окей. За тэгээд нэг иймэрхүү. Гэхдээ энийгээ жоохон асууж өгөөд юм. Эсвэл энэ дээрээ жоохон засвар хийх хэрэгтэй. Тэгээд таалагдахгүй бол яг энэ зураг нь таарахгүй байна. Тийм учраас жоохон
Тийм байна. За Cinematic, Green Mojo, Light Game, Sherlock Holmes. За энэ маш их таалагдсан. Яг Sherlock Holmes-ийн кинонд гардаг шиг тийм байсан. Тэгээд яг хөө энэ дээр яагаад ингэж байгаа вэ гэвэл та бүхэнд бас нэг паттерн хэрэгтэй. Тэгээд би та бүхэнд тэр паттерны муу адил татчих өөр тавьсан байгаа. За тэгээд яаж паттерныг оруулах вэ гэхээр энд байна. Паттерн. За тэгээд паттерны уучлаарай. Энэ дээр паттерн гэсний хэсэгт нь энэ байна. За тэгээд load. За тэгээд load patterns гэдэг паттерн уншуулах хэрэгтэй бүгдийг. За тэгжээж бидний одоо Sherlock Holmes за эднэрийн юмнууд хэрэг болно. Би саяхан компьютероор форматлуулсан учраас паттерн уншуулах мартсан байна. За тэгээд та бүхэн ойлгоорой. За тэгээ ийм маш олон янзын за тэгээд хэрэгслүүд байна. За тэгээд та бүхэн өөрсдөө хүснээрээ Instagram-аас бүр дутхааргүй бүр хавь илүү зураг бүр оруулах одоо ингээд бүрэн боломжтой болж байгаа маа. За тэгээд та бас өөрийнхөө акшн бас хий гэж бодож байгаа. За тэгээд та бүхэнд үзүүлье. За юуны төрөнд бид нэр new set. За жишээ нь би танд тамга одоо хийж үзүүлье. За бас яаж тамга хийх вэ гэсэн маш олон хүсэлт байсан. Тэгээд уул нь YouTube дээр тамга хийсэн байсан. Гэхдээ тэднэр нь жоохон тийм зөв шууд зургийг наагаад хайцсан тийм тамга хийсэн байсан болохоор бас жоохон таалагдаагүй байх. Та бүхэн бас жоохон усан тэмдэгтэй нөгөө тамгыг бас өсчихсэн баг. За тэгээд эхлээд нэрээ өгье. За тамга. За тэгээд аашлаа. За тэгээд new action. За тэгээд одоо энийг за усан тэмдэг. За усан тэмдэг. За тэгээд нэр тамга гэсэн дээрээ тааруулж өгөөд. За яг хуу өнгөө за өөрийнхөө бас сонирхолтой юу өнгөөр нь ялгах за удаан дээр. За тэгээд өшөө бас товч одоо даралтыг одоо шууд та байнга зураг тамгалж за Facebook гэдэр дээрээ тавьдаг болвол жишээ нь FP дээрээ ингээд товч ингэж за жишээ нь F2 за тэгээд rec. За одоо энэ дээр улаан цэг ассан байгаа гарч байгаа. Энэ одоо бидний одоо үйлдэлийг бичиж чинь гэсэн үг яг нэг рекорд шиг. За тэгээд текст аваад Dream PSD. За тэгээд нэр мэдээж өнгөө жоохон тааруулъя. За яг нэг усан тамга шиг за нэг тийм болоод байгаа. За энэ навцаахт болох бах. За тэгээд offset-ийг багасгаж өгөөд амууд жоохон пилийг багасгаад өгч. За ингээд болоо. Усан тамгат сүртэй тийм юм байхгүй. За тэгээд хэрвээ та өнгийн солих өсвөл за тэгээд жоохон улаан за өсвөл яг өнгөн жоохон тодорхой энэ бас тод харагдана. Тийм учраас энэ offset-ийг хил хоёрын жоохон тохируулж өгөө та өөртөө таалагдвал яг тэр чигийг хийх хэрэгтэй. За тэгээд мэдээж action-ийнхаа stop-ыг дам. За ингээд бидний тамга бэлэн боллоо. Одоо тамгаа устгаад үзье. За тэгээд ороод усан тамга тэгээд эхлүүлэх. За ингэ боллоо. За одоо F2 товчод дараад үзье. За ингээд маш амархан бас акшн бас хэрэглүүл бас та бүхэнд бас маш их таалагдах бах. Тэгээд заавал Instagram тэр утасны аппуудыг хэрэглэх хэрэггүй. Танд ердөө CS3-аас Photoshop CC хүртэл хэрэгтэй. Тэгээд бас энэ маш олон төрлийн эсвүүд байгаа. Та бүхэн өөрсдөө хүснээрээ хийгээд тэгээд сэвлээд Facebook, Instagram өөрийнхөө хүссэн газараа одоо оруулах одоо бүрэн боломжтой болж байгаа юм аа. За тэгээ өнөөдөр хичээл ийхүү дууслаа. Та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээ Facebook хуудаснаа орж илүү их мэдээлэл за тэгээд бас биднийг дэмжээрэй. За тэгээд дараа хичээлээр уулзлаа. Түр баяртай.